мэдрэмж өвдөлт бол асар их байгаад нь шүү дээ. Эргэж сэргэж гарч иж. Дахиад би энэ замаар явах юм бол энэ өвдөлт маань амилдэн шүү. Тэгэхээр энэ дээр лалын ертөнцийн нэг алдартай сэтгч Руми гэдэг хүн хэлсэн байдаг л та. Өвдөлт байгаа газраар гэрэл орж ирдэг гэж хэлсэн байдаг. Воо. Тэгэхээр мууч сайнч монголчууд юу гэж хэлдэг вөхөр суусан цэцнээс явсан тэнгэн дээрээ гэж хэлдэг. Энэ их үүсрүүдийг ойлгохгүйгээр би эрийн сайнд тэнгэр газрыг бараг гацалтуулж байгаа төрцөн. Тэгэл би идэх нь миний эрх, нуурхайг ухах нь миний эрх. Бусдыг дээр чадчихвэл байх нь, доромжлох нь миний эрх гэж үзээд байгаа байхгүй. Энэ ямар сэтгүүгээс үүсэж байгаа юм гэхээр их үүсвэрийг таниагүй сэтгүүс. Би байгаль ихтлийн үр шүү. Нар сарны энерги эрчим хүчинд ор би оршиж байгаа шүү. Тэр их үүсвэрүүдийг мэддэг. Ядаглаад ээж аавтайгаа харилцаа мó те. За бидний өвд эдсийн хувьд аливаа зүйлийг их үүсвэртэй нь холбож ухаардаг үндэс. Монголчууд. Энийг юу хийдэг гэхээр нөгөө ухамсарын үннээр хийдэг. Сүнсний мэдрэмж мэдээлэл хийдэг. Тэр их Монгол улсын үед бол хус сэндэн жодоо одоо харгана гэдэг ч юм уу те 5 зүйлийн мод байгаа газараа тааруулаад хүн ургуулдаг л байсан байгаа юм л да. Яагаад ургуулдаг вэ гэвэл би насан туршдаа нэг 25 модны байгаль ихтлгээс тэрэг, ачаа, гэр, шинэ гэрээ ингээд хийчдэг байсан. Буцаагаад өгнө. Авсан зүйлийнхаа үн хүндийг буцааж өгөхгүй байгаа бол хүн мөн үү гэдэг асуулт гарч ирж байгаа. Эн чинь өөрөө энерги зам ёсны хууль те. Бид нар хулгай хийхээр хулгай хийсэн хүмүүс амьдрал яагаад өөдөлтөө гэдэг мэднэ шүү дээ. Байгаль ихтлгээс хулгайлчид яаж өөдлөх гэдэг вэ? Хажуудгаа зовоочод яаж арах гэдэг юм гэдэг л асуудал ирж байгаа юм. Хүн байхын ухаан дээр маш энгийн. Тийм учраас бидний өвдөц ухамсараар үннийг нэрээд үнний замналыг замнаад тэрэнд харин ур чадвар хэрэгтэй те. Амьдралдаа буулгаж өөрөө боловсроод тэгээд сайхан амьдрах, дэлгэр амьдрах. Тэр дундаа дэлхийн хүн төрөлхтөнд зөв амьдрах ухааныг заагаад өгч байдаг. Ийм л сэтгэлтэй ард хүн байсан юм л да. Яг ухамсартай байгаа үгүйгээ яг яаж мэдэх вэ? Би яг ухамсартай байгаагаа мэдмээр нь шүү дээ. Одоо энийг үзэж байгаа хүн яг би өнөөдөр ухамсартай байна үгүйгээ гэдгийг яг тодорхой болгочмоор байна. Тэрийг үл яг яах вэ? Бодол болохоор биднийг нэг зүйлд одоо хүрх хэрэгэмэлзэл хүслийг ингээд удирддаг те. Хүслээр өдөгддөг гэсэн бол ухамсар хөндлөнгөөс харж идэг гэсэн те. Тэгэхээр аливаа нэгэн нийгмээс, олон нийтээс, бусад хүмүүсийн харилцаанаас бид нэр хоёр нүдэрээ тусгаж хараад тэгээд өөрийгөө шинжиж, өөрийгөө оншилж, өөрийнхөө дотоод дуу хоолойтой ярилцаж байгаа болвол ухамсарлаж байгаа. Яг тухайн үед төрсэн мэдрэмж өвдөлт эсвэл атаархал эсвэл ямар нэгэн хор эсвэл чихэр идмээр байгаа хүсэл ч юм уу те юу ч хийж болно. Тэрийг задлан шинжилж байгаа бидний тэр одоо оюуны одоо чадвар бол ухамсар те. Өөрлөгөө шинж зөвхөн өөрийгөө л шүүж байгаа. За шүүн гэдэг нь магадгүй илүү одоо өөрийгөө буруутгах гэдэг утгаараа биш. Өөрийнхөө төлөө өөртөө дүгнэлт хийж явж байгаа нь бол өөрийгөө ухамсарлаж байна гэж ойлгож болно гэсэн. Тэгэхээр хэрвээ бид нэр аливаа нэг нөхцөл байдалд бусад буруугч гэж байгаа бол өөрөө инхэн цагаан тагтаа мэт байгаа болвол тий өөр хин нэгнээс одоо тийм байгаасай манай нөхөр ингэчихгүй эсвэл манай эхнэр тэгчдэгч болоосоо эсвэл хин нэгнээс илүү сэтгэл хайр халамж хүсэж байгаа бол энэ бол ухамсарлаж байгаа төлөв биш гэж шууд хэлнэ гэсэн. Харин би яагаад ингэв миний юунаас болохоо болоод би ямар буруутай би одоо ямар зүйлийг буруу хийсэн болоод гэд аливаа зүйлийг учир шалтгаан үр дагаврыг нь гүнзгий өөр рүүгээ шинжилж байгаа бол бид нэр ухамсарлаж мэдэрч дээ тий. Тэгэхээр ямар ч асуудал байсан. За би одоо явж байгаад гар хөлөө угуулчлаа ч гэдэм үү те. За жоохон муухай кейс авчлаа. Ийм байж болно. Гэтэл тухайн зүйл одоо намайг ирж мөргсөн машины буруу биш. Яг явсаар гад. Тэр машин дөрмээрээ явж исэн байж ч болно. Гэтэл би тэнд яагаад анхаарал болгоомжгүйгээр зорчиж байваа гэдэг нь миний асуудал яагаад би тэгчвэ гэдээ өөрийгөө бодож байгаа нь л ухамсарлаж байгаа. Тэгэхээр хүн болгон одоо жишээлбэл тэ бодолтой байна, ухамсартай байна гэдэг хоёр ялгаа шүү дээ. Ухамсарлаа гэд ухамсарлсныхаа дагуу тухайн зүйлийг хийх, үйлдэх, зөвийг үннийг хийх тийм хүч нь хүмүүст хүрдэггүй шүү дээ. Яаж тэр ухамсарлсан байдлаасаа тэр өөртөө зөв ажиллаад, өөрийгөө зөв ажиглаж, анзаараад тэр нэг юмдаа зөв үр дүндээ хүрэх вэ? Хүн болгон тийм хүч байхгүй шүү дээ.
ухамсараараа бид нар үннийг барьж авдаг гэсэн тий. Мгм. Учир шалтгаан, үр дагавар, нөхцөл байдал, аливаа зүйлийн мөн чанарыг тунгаагаад үннийг нь олж авч байгаа. Олж авсан үннээ хэрэглэхэд бас асуудал. Одоо бид нэр математикийн ямар нэгэн томьёо сурчаад түүнийг шууд хэрэглэж чаддаг. За эсвэл YouTube дээр хэрхэн одоо бичлэг таслах вэ гэдэг гарын авлагыг үзчихэд шууд хэрэглэж чаддаг. Эсвэл 5 дугаар ангийн хүүхдэд хэрхэн англи хэлний хичээлийг ойлгуулах вэ гэдэг арга зүйг бид нэр зүгээр мэдлэгийн түвшинд авчлаа гэж байна. Тэгэнгүүтээ түүнийг хэрэгжүүлэхэд биднэрт харин одоо нөгөө жинхэнэ бодлоос хөвөрж байгаа арга ухаан хэрэгтэй. Тэгэхээр үнэн мэдлээгээд бас түүнийг амьдралдаа буулгахад биднэрт юу хэрэгтэй вэ гэхээр одоо таны хэлж байгаачлан нөгөө амин чанар буюу энерги эрчис гэдэг зүйл биднэрт хэрэгтэй. Үүнийг боловсруулахад биднэрт нөгөө хүн чанар, хүн төлөв, боловсрал гэдэг зүйл одоо сая ороод ирж байгаа. Тэгэхээр мэдлэгтэй, академик боловсралтай, асар өндөр Harvard, Oxford, Cambridge-ийн боловсралтай байлаа гээд түүнийг амьдрал дээр ялангуяа Монголынхоо хөрсөнд хэрхэн нутагшуулж ажилуулах вэ гэдэг нь тухайн хүний хэр зэрэг хүн болж боловсрсон бэ гэдэг нөхцөл байдлаас хамаарна л гэсэн. Тэгвэл яаж хүн болж боловсрдгийг хүн? Тэгэхээр хүн болж боловсрох гэдгийг бол бидний өвөг дээдсийн одоо би бол тэр төлөв мэрэгчлэн биш. Өвөг дээдсийн ухаанаас шууд иш татаад аваад үзчихэ. Тэгэхээр бусдын төлөө болон нийтийн төлөө ямар ч хамаагүй байдлаар хүч хэрглэж байгаа бол энийг бас ихний хэмжээний боловсрал гэж үздэг л дээ. Нагууд амьдарч исэн цаг үе, за дайн байлдаантай цаг үеийн боловсрал, өөр өөрсдийг хамгаалах инстинкт. За амьтанд ч байдаг тийм. За харин дараагийн төвшний боловсрал нь бол сэтгэл орж иж байгаа. Нөгөө ухамсараараа би өөрөөсөө муухай юм гаргаж гин үү? Би өөртөө хэрэгтэй юм оруулж гин үү? Гэдэг зүйл ороод ирж байгаа. Тэгэхээр өөрлөгөө муухай юм гаргахгүй, өөрөөсөө муухай юм гаргаж байгаа гэдгээ ухамсарлаж чадаад байгаа бол чи асар том хэмжээний боловсрал авах нь шүү дээ. Тэгэхээр өөрийнхөө гарцыг хортой, бохир, бусдад гим нийгэмдээ төвхтэй байхгүй байдлаар ухамсарлаж чадж байгаа тэр сэтгэл бол 2 дахь төвшний боловсрал гэж үздэг. За 3 дахь төвшний боловсрал нь бидний өвгдөж үзэж байгаагаар жинхэнэ хүн чанар, хүн төлөв гэж үздэг. Нөгөө сэтгэл дээр чинь эрдэм ухаан нэмэгдээд ирж байгаа. Сэтгэл шингэсэн ч гэсэн 2 дахь төвшний боловсрал дээр яадаг вэ гэхээр хүссэн үр дүндээ хүрч чадахгүй болно шүү дээ, тий. Мянган сэтгэлтэй байлаа гэд бас ур чадвар дутаж болно. Эрдэм ухаан, эрдэм чадал, тий. Керманда сэтгэлтэй юм байлгүй дээ гэдэг шүү дээ. Керманда тий сэтгэлтэй юм байлгүй. Хөрхөдөө эвээ минь хүнээрээ юм байгаа ингээд хуучны бууранаар тгээ сууж идэг. Харин жинхэнэ хүн болж нөгөө хүчийг олоод, эрийг олоод ингээд явхад бол нөгөө хүн шиг хүн төлөв хүн ухаанаа барихад бол бидэрт эрдэм хэрэгтэй. Эрдэм бол харилцааны арга зүй. Ухаан буюу аливаа зүйлийг ялгаж салгах те арга ухаан гэж ойлгож байна. Тэгэхээр нөгөө сэтгэл нь байгаа буюу суур зөв хайрынх нь мэдрэмж, бусдын төлөө гэсэн мэдрэмж нь байгаа нөхцөлд бол арга нь одоо нэмэгдээд жинхэнэ хүн болоод. За энэ ингээ 3 дахь төвшний боловсрал хүн шиг хүн байх тухай. За хүн шиг хүн байх тухай боловсролыг бидний үгдээдс бол яг босго гэж үзэж байгаа. Зөвхөн сэтгэлтэй байх хангалтгүй гэж. Босго. За одоо тэгтэл байгаль ихтлгийтэйгээ зөв харьцдаг, тий? Мал ахуйдгаа ойлгодог, мал ахуйгаа сайхан мал чуханаараа хариулцдаг. Энэ хүмүүсийг л баг хүний дээд юм шиг ярьцгаагаад байгаа. Манай Монголын сэхэтнүүд. Энэ дэр бол за түүнээс дараагийн төвшний нөгөө их Монгол улсыг байгуулсан агуу алдартнуудыгаа баг ер бүсийн хүмүүс юм шиг ярьцгаагаад байгаа. Тэгэхээр энийг бол систем арга технологитойгоор хийдэг л байсан юм л да. За ингээ 3 дахь төвшний боловсрал. За нөгөө хүн ухаан, эрдэм ухаан, чин сэтгэл гэдэг 3 маш том хүний хамгийн чухал эрдэмээ бариад, зэвсгээ бариад бусад олон хүмүүсийг араасаа байлдан дагуулж байгаа боловсролыг бол хан боловсрал гэдэг юм л да. Нөгөө түшээ хан тий. Хангууд, хан хөвгүүд гэдэг тий. Тэр бол ерөөсөө улс орны дараагийн жинхэнэ лидерүүд. Тэгэхээр лидер болж гарч ирнэ. Гэхдээ зөв арга ухаан эрдмээр гарч ирнэ гэдэг бол дараагийн түвшний асуудал болж байна. За түүний дараа хаан буюу улс орныг байгуулагч, эмхлэгч ийм хүнийг бол хаан боловсрал. Хааныг болохоор нэг юм синтэл гэж ойлгоод байгаа шүү дээ. Гэтэл Чингис гэдэг бол цолн байдаг. Хаан гэдэг бол тухайн хүний асар их мэдээллийг, асар их ур чадварыг богино хугацаанд боловсруулад нийт ард иргэдийнхээ төлөө халамжтай, зөв, тэрхүү одоо мэрэгэн
ухааныг чин сэтгэлийн одоо ард иргэдэд инэрсэн тэрхүү бодлогыг гаргахад хаан гэдэг асар хэмжээний энерги боловсрлоор түүнийг хийдгээл гэж үздэг. Энэ дээр одоо жишээлбэл те тэнгэрийн цаг ирээд хаан одоо тэнгэрээс төрөөд те бий болоод тэнгэр ивэлсэн болохоор бий болоод тийм хүчрхэг хаан төрдөг болохоос ш өөрөө чи ярьж байгаа шиг одоо юм технологиор дистаралаар маш өндөр боловсрлоор тэрийг дистаралтай бэлдэж гарч ирдэг хаан гэдэг бол арт түмний нүд чихэнд бол ойдол тоонт нь бол буухгүй штэ одоо бүгд л тэнгэрийн цаг ирсэн болохоор тэр нэг өдөрдөгч төрнө гэж бүгд хүлээж байгаа штэ. Тэгэхээр тийм арга технологитойгоор яг хааныг бүтээдэг гэдэг энэ зүйл чинь хүмүүс мэдгүй амар сонь санагдах хоо. Энэ болохоор Монголын нууц товчон дээр гарч байгаа үйл явдал л да. Нүж ятгаж төрсөн Тэмүүжин. За одоо юу гэдэг те босод юм мэддэг мэрэгэн ухаантнууд нь түүнийг тэнгэрийн цаг нь ирсэн учраас тойрон хүрээлсэн гэдэг ийм үлгэр домын шинжтэй зүйл явж байгаа. Гэтэл Тэмүүжнээс өмнө хаан байсан уу? Хангууд байсан уу? Байсан. Ягаад Тэмүүжнийг тэнгэрийн цаг гэдэг юм уу те? Хувь тохиолдол ингэ тодруулаад байгаа гэдэг нь бол арилаа уран зохиолын шинжтэй. Яг бодит байдал дээр Чингис хааны хэмжээнд улс гүрнээ бүр дараагийн төвшөнд нь юу гэдэг авч явж исэн, бодлого боловсруулж исэн, удирдах исэн хаадууд байгаа шүү дээ. Өгөөдөө хаан байна, Толгой хаан байна, Мөнх хаан байна, Гүйг хаан байна, Хувлаа хаан байна. За Хувлаагийн яач төмөргээд явчих тий. Тэгэхээр тэр хүмүүс Чингис хааны эрдэм ухааныг авч суралцахгүйгээр тэр улсыг удирдах чадахгүй гэдэг асуудал. Зөвхөн л одоо Алтан уургийн Чингис хааны цагаан яс тэр хүнд байгаа учраас тэр хүн удирдах чинь гэдэг бол асар өрөөсгөл л дөө. Асруулаа хаан хүүхэд байгаа тий. Зүч ихэд л одоо 10 хүүхэдтэй. Толгой ихэд 6 хүүхэдтэй. Өгөөдөө ихэд л 9 хүүхэдтэй ч гэдэм үү тий. Ингэж их сурвалжууд төрсөн. Тэр олон хаан хүүгүүдээс их хааныг юугаар нь тодруулаад байгаа гэдэг асуулт гарч ирж шүү дээ. Чингис хаантай Чингис хааны эрдэм ухаан, Чингис хааны бэлэг гэдэг зүйл байна. Чингис хааны бэлэг буюу Чингис хааны тэр сургаад үлдээсэн сургаал өвгдийн маань тэр сургаалд хамгийн өндөр түвшинд үйл хэрэгээрээ төгсөн. Мэдлэгээрээ биш. Чадвараараа биш. Тэрийг уран цэцнэр ярьдаг биш. Тэрийг хүнд итгүүлж чаддаг нь биш. Тэрийг амьдрал дээр үйл хэрэгээрээ хамгийн өндөр түвшинд төгсөн хүнийг дараагийн Чингис цолтноор тодруулж байгаа. Тэгэхээр цогцтой кинон дээр гардаг. Лэгдэн Чингис хааны элдийг танд авчирлаа гэд элчин цогтой дээр ирдэг. Тэр юу гэсэн үг вэ гэхээр Чингис бол суудлынх нь буюу цолных нь нэр. Хаан бол боловсрлынх нь нэр. Тэгэхээр бидний үгдээс одоо Жамух гүр хаан тий Тэмүүчин Чингис их хаан. Энэ хаадыг хүний дээд хүн одоо хүн чанарын дээд түвшинд боловсрцсан гэдгээр нь энэ Чингис майндсет буюу тэр Чингис хааны сүнсийг бид нар өнөөдөр ойлгох ёстой. Тэгжиж энэ цаг үедээ юуг нь хэрэгтэй. За тэр морь унаад сэлмээр далаагаад ном сумаараа байлддгийн түр орхичээ те. Гэтэл харилцаа холбоо, эрдэм ухаан, улс төр, нийгэм, шашин шүтлэгт яаж хандж байгаа хандлага. Зөвхөн билегийн жишээх юм бол хоёр орны ерөнхийлөгч одоо Хятадын коммунист намын дараах Ши Жинпин, за Путин, Дональд Трамп ч гэдэг юм уу те. Геополитикийн одоо ертөнцид явж байгаа дэлхийн том удирдагчид бол зүгээр билегийн суралцж байгаа сайхан жишээнүүд нь шүү дээ. За энэ дээр одоо тэгвэл буцаад очил тоо. Тэгэхээр энэ Чингис хаан ч байт юм уу те, Гүйг хаан ч байт юм. Эднэрийн суурин түрүүний өөрийн чи хэлсэн 3 зүйл нөгөө хүн байх те, сэтгэл, мэдлэг, эрдэм, ухаан, эрдэм. Тэгэхээр энэ зүйлүүдийн суурь нь байна шүү дээ. Эднэр нь бол те ухамсартай байх нь суурь нь. Тэгэхээр хүн чанарын төлөвгээд ярьсан шүү дээ те. Хүн төлөв. Хүн төлөвийг юун дээр бий болгож байгаа юм гэхээр цэвэр ухамсар буюу үнний замаар. Ухамсар үннийг хэлдэг гэсэн тий. Үннийг харин хийж хэрэгжүүлээд нөгөө бодлороо үйлдэж чадчихвэл тэрийг амьдралдаа буулгаж чадчихвэл ухамсарын хэлсэн хүн шиг хүн болж явах хэвээр. Байгаль ихтлэгийг харилцах хэвээр. Хүнийг хүндлэх дээдлэх хэрэгтэй. Гэдэг энэ эрдэмүүдээ энэ одоо үннийг амьдрал дээр хэрэгжүүлж чадж байгаа нь хүн төлөвтэй байхгүй. Хүн боловсрал 3 дахь түвшний дөнгөж босгоно. Үүний дараагийнх нь удирдахч, хүн чанараараа удирдахч хаан боловсрал. Тэгээд хаан бүхнийг хүн чанараараа хураагч хаан боловсрал. Тэгэхээр энэ дээр л хаан боловсрал гэдэг ойлголтыг ойлгохгүйгээс болоод бид нэр юу ячаад байгаа юм л да. Суудал гэж ойлгоод тэгээд суудсан нь тий бүхнийг захирддаг.
Тэр суудлын дээр суудсныхаа үгэнд одоо жишээлбэл энэ зүгээр аюу энгийн ч байхгүй. 10 хүнтэй нэг хилтэс байлаа. Хамгийн чадваргүйгээ ахлагчаараа сонгоч. Хин ч үгэнд нь орохгүй. Тэр хиний төлөө ямар гар ургаа хөдлөсөн тийм үстэй. Харин хиний үгэнд орох уу гэхээр бусдынхаа төлөө ядаж кофег нь төхүүлээд өгдөг те. Ядарсан нэгэнд нь хоолыг нь төхүүлээд өгдөг. Тэр нэг халамжтай хин нэг үнэхээр чадвар муутай чадварын дараагийн асуудал. Сэтгэлдээ нэгнийгээ өдөртөгчөөс тавих юм бол бусд нь харин ажиллаа сайн. Тэрийг бүхс долоогч гэж хэлж чууд. Бүхс долоогч гэж хэлхээсээ илүү тэр бүхс долоож байгаа бол хин нэгэн одоо дээд эрх мэдэлтэй хүнд одоо зусар аргаар бэлдуучилж агаад эрх мэдлийг шилжүүлж авч байгаа. Харин сэтгэлтэй хүн бол өөрийнхөө хүч хөдөлмөр нөөц бололцоогоор бусдаа өгөөд эрх мэдлийг олон нийтээсээ шилжүүлж авч байгаагаар ялгаатай байдаг. Тэгэхээр булхай гэдэг хүн байгаа даа шүү дээ. Тэр хүмүүс бол ямар нэгэн эрх ашиг хин нэг одоо юу гэдэг нь засаглалын хувьд те эсвэл одоо юу гэдэг нь шантаажлах те зусар муу аргаар тухайн эрх мэдэлд баривчилж агаад тэгээд тэр хүнээсээ эрх мэдлийг, саналыг те ингэ шилжүүлж авч байгаа. Ерөнхийдөө манай улсын хурал гэх юм бол дандаа хүмүүсийг ард иргэдэг уг нь бодлогын хувьд бүтээгээд бүтээлч байгаад инновац явуулаад инженерчлэл, байгаль, зам гүүр бүх юмнуудаа ингээд зүй зохистой маш зөв байгуулад тэгээд Монголд бол дид бүтцээ төрүүлж маш сайхан хөгжүүлээд тэгээд энэ хотчлтынхаа төвлөрлийг сааруулад ингээд гой хөгжүүл авчрах хэрэгтэй шүү дээ. Гэтэл тэрийг хийхгүйгээр ард иргэдийг ядуу байлгаад дид бүтцгүй зам тээвэргүүр холбоо худалдаа наймааг нь одоо дэлгэрүүлэхгүй байжгаад харин саналыг нь худалдаж авах аргаар тий хамгийн муу аргаар эрх мэдлийг тэр хүмүүсээс шилжүүлж авч байгаа нь булхай гэж үзэж байна. За тэгвэл хойлоо түрүүний яриа руу буцаад очие те. Их Монгол улсын хувьд жишээлбэл хаан, эдэр маань цол стандарттай яг ийм байж ич гэдэг. Тэнгууд одоо манай одоо жишээлбэл 76 гэдэг шиг тэр 100 хэдэн хүмүүсээс те яг нийт арт түмэн яг ийм хэмжээтэй байвал хаан юм аа, өдөрдөгч юм аа гэдэг суур тань мэдхэн хүмүүс байхгүй байгаа даа шүү дээ. Өнөөдөр хэнийг яг жинхэнэ өдөрдөгч гэх юм, хэнийг яг жинхэнэ одоо хаан гэх юм бэ? Тэр юмсуудыг одоо жишээлбэл яаж өгөх вэ? Хүмүүс мэдэхгүй байгаад байна уу? Эсвэл мэдсээр байтал буруу сонголт хийгээд байна уу? Яг юу болоод байна гэсэн үг л байна. Өнөөдөр бид нөгөө хүн төлөв, хүн чанар, хүн ухаан гэдэг ойлголтыг ухамсар суурьтай гэдгийг мартцсан гэх юм уу? Эсвэл тэрнээс баг зэрэг гажуудсан төөрөлдсөн гэд нөхцөл авчээ. Хэдүүл нэг 90% бол ойлгохгүй. Хүн чанар гэдэг зүйлийг нэххээр миний асуудал биш гэдэг бүхэл бүтэн одоо манай үеийнхэн ч манай доод үеийнхэн ч ингээд төлөвшөө гараад ирсэн байж байгаа тийм. За энэ бол зөвхөн боловсролын системтэй холбоотой ч тийм үү хэн нэгэнд хариуцлага өгч болно. Гэтэл бодит байдлаар бид нар яг одоо ийм байна. За тэгэхээр ухамсарыг ойлгохгүйгээр ухамсарыг мэдэрч барьж авч өөр л үгээ шингээхгүйгээр хүн чанарыг ойлгох боломжгүй юм байна л да. Хэн надад туслаад байгаа? Хэн яг миний хажууд байгаа? Хэн хол байгаа гэдгийг ойлгох боломжгүй. Гэтэл бидний үгдээс юу гэж хэлдэг вэхээр халан гадна хайрын дотор байдаг. Хүн чанартай хүн нэг тэгэл чихэр боо барьжгүйгээл те эсвэл хамт ингээл юу гэдэг шоудаж найз нөхөрлөөл те тийм нэлцгэн аргаар хүнийг хайрладаг юм байна л да. Яг тэр хүн амьдралын үннийг мэдж байгаа учраас үннийг тулган хүлээлгэх ч юм уу эсвэл үннийг ойлгуулахын тулд тодорхой хэмжээний оролдлого хийдэг тэр нь бидэрт маш хатуу санагддаг. Ялангуяа залуу их. Аав ээж бидэрт маш их зүйлийг ойлгуулах гээд хэлдэг. Өөрсдөө тэдний амьдрахаа туллаар ойлгоцсон байгаа үннээ хэлэхэд бидэрт хатуу санагддаг. Хол санагддаг. Тэгэхээр тэрхүү боловсролт, ухамсарт одоо бид нар багаасаа нөгөө 10 жилээс их сургуультай тэрхүү сургалтуудыг аваагүй учраас яалтчгүй нэм гэп зөрүү үсээд нь шүү дээ тий. Тэгэхээр одоогийн байдлаар нэг 50-аас дээш насныхан ч гэдэг юм уу тий. Бас нэг хуучин үеийнхэн ингээд тэр нэг мэдрэмж нь яваад байгаа. Залуу үеийнхэн бол юу шин, юу гоё, юу өөртөө таатай байна гэдэг дээр л илүү яваад байна. Төвлөрөөд байна. Тий, төвлөрөөд байна. Тэгэхээр энэний эцсийн дүгнэлт нь бисаа байгаа нөхцөл байдлыг ярьлаа. Эцсийн дүгнэлт нь юу гэхээр ухамсар, хүн чанар, хүн төлөв гэдэг зүйлийг ойлгоогүй байгаа тохиолдолд хам буюу жинхэнэ ёс суртахуун, жинхэнэ үйл хэрэг, жинхэнэ нийтийн төлөө гэдэг хүнлэг үзлээр манлайлж байгаа бизнесийн байж болно, улс төрийн байж болно, эрүүл мэндийн салбарын байж болно. Тим лидерүүдийгээ бид нэр харахад ухамсар дутаад одоо тарих дутаад нүд сохор байна л гэж ойлгож байна. Тэгэхээр одоо сая үнний тухай зөндөө ярьлаа штэ. Хүн болгоны дотор
өөр үнэн байгаад байна штэ. Тийм үү? Хүн болгоны дотор өөр зөвүүд, өөр үннүүд, өөр сайнууд. Энийг тэнгуут одоо ард түмэнд жишээлбэл хүчээр хиймэл үнэн, хуурмаг зөв өдөр одоо 76 ч юм уу 100 хүмүүс өөрсдөө тарсан хуурмаг үнэн зөвүүдийг өрчөөд тэрүүгээрээ харагдах байдлаараа жишээлбэл ард түмний тархийг угаагаад байна гэж бол би хараад байгаа байхгүй юу. Тэгэхээр яг энэ зөрүүтэй байгаа үннүүдийг одоо яах юм? Өнөөдөр одоо хоёулангийн чи ярьж байгаа, өөрөө чи ярьж байгаа үнэн, миний ярьж байгаа үнэн ч гэдэм үү? Ард түмний үнэтэй зөрөлдөд байвал яг яах? Энэ жам ёсны талаас бол ийм юм билээ л те. Би бас наад асуудал дээр чи наад хариултыг чинь те. Асуулт хариултан дээр чи их явсан. Бидний өвгдөц яаж эвлэлдэж нэгдэж чаддаг байсан юм бэ гэхээр нэг нартай, нэг сартай, нэг байгаль их дэлхийн угсаагаар бол бүхий хүмүүс байжж бид нар хоорондоо одоо эв зүгээ эвдэд яах юм бэ гэдэг ийм философи байсан. Ягаад тэгэхээр бид нар нэг нарс нэг сар буюу мөнх тэнгэрээс саydсан байгаа тэр эрчим хүч, энерги, сүнс гэдэг зүйл маань гэрлэл юм байна л да. Тэгэхээр бид нар тэр мэдрэмжнээс холдоод алсраад айц зайлангуяа энэ төрийн албаныханд их байдаг. Намайг нэг буруу юм хийчих юм бол эсвэл нэг хажуу авирганы маань ажилтан, эсвэл өдөртөгч одоо ахлах захирал маань зэмлэлээ сайх айц. Буруутгалаа сайх. Тэгэхээр яах нь вэ? Тэр айдсан мэдрэмжинд хүлэгдсэн байгаа тохиолдолд юмыг ерөөсөө дандаа болгоё бүтээ биш, дандаа арьсан хамгаалж хийдэг. Гэх мэтчил ингээд айдсаар эсвэл тийм нэг хэсэг нь те ингээд айцтай. Эсвэл нэг хэсэг нь боломж. Гэтэл боломж гэдэг чинь одоо Америкийн нэгдсэн улсаас орж ирсэн одоо либерал нийгмээр л дамжиж орж ирсэн бидэрт ойлголт шүү дээ тий. Ерөөсөө л ямар ч хамаагүй гаргаар боломжийг олъё. Боломжийг барьж авъя. Гэтэл бидний өвгдөөд болохоор тэр нөгөө хүн төлбөөрөө хүн чанараараа боломжийг бүтээх тухай ойлголт явж байгаа. Тэнгүүд нэг хэсэг оппортунистууд буюу боломжийг хэрэглэгч, нэг хэсэг бол буруутгал зэмлэлээс зүгтаагч нар ч гэдэг юм уу. Асар олон өөр төвчний оюун санаануудыг ингээд яатсан ба. Гэтэл тэд юуг барьж авч чаддаг вэ гэхээр нөгөө ухамсар. Зовлон. Бусдаас асар их буруутгалыг авцсан байгаа хүн бол эргээд буруутгалыг л бусдад гаргана. Маа гэр бүлд төрийн албаны хүн байдаг л та. Одоо ерөнхийдөө та нар бас сайн мэддэг бах тий. Тэгэл ирээл яг уу стресс нэрв бол дандаа бусдад. Чинь ягаад тэгэхээр өөрийг нь ухаалга байхгүй. Хувийн хвшлиж хүн байна тий. Боломж хаагаал, алдаал онол боломж хаагаал. Гэхдээ яг суур баг. Тэгэхээр энэ болгон дээр ингээ харж байхад бусад олон найз нөхөд хүрээллээс харж байхад яг ингэж өөрөө бүтээн гэдэг энэ биетэй зүйлийг бүтээн, оюун санааны зүйлийг бүтээн гэдэг чинь л өөрөө бидний нэгдэх боломж гэж бидний үгтээс явж исэн ба. Тэгэхээр гэрэлтэй нөгөө хүн шиг хүн бол бас нэгэн үзэгдэх орчиндөө нийгэмдээ өгдөг зүйл нь бол бүтээл. Тэр оюун санааных ч байж болно, мэдлэгч ч байж болно, өөрийн биеийн хүчний хөдөлмөрч байж болно. Эсвэл үйл хэрэг тий. Энд очивол нэг хүнтэй уулзаал, тэнд очивол нэг хүнтэй уулзаал, хоёрыг холбоол, холыг уулзуулаад аливаа зүйлийг цааш нь зохион байгуулад явдаг ийм арга ур чадрууд яригдана. Тэгэхээр таны хэлсэнчлэн энэ олон байгаа одоо ойлголцохгүй байгаа хүмүүс маань ерөөсөө цаад учир шалтгаан нь ерөөсөө цэвэр ухамсар. Нэг яагаад нэг үнэн байгаа вэ гэхээр энэ орчлон хорвооч нь өөрөө цагтаа наран мандж, цагтаа саран жаргаж байна. Дөрвөн үлрэл цагтаа ирж байна. Өөрийн зүй тогтолт. Үнэтэй ууз хүний амьдрал ч гэсэн энэ хорвоо дэлхий дээр үзэгдээд өнгөрөхөд 70 жил 80 жил өөрийн хэд хэдэн хэмжээсийн үнэтэй. Тэрийг л ухамсараасаа бид нар олж авна л гэж хэлээд. Тэрийг мэдлэг болгож, арга болгож хэрэгэлсэн харин бидний өгдөөдсөн нөгөө ёс заншил замналахгүй. Их хаадын замнал те үннээр цэвэр хөдөлмөрөөр чин ариун үйл хэрэгээр шудраг ёсоор чин үнэн ч анд нөхөрлөлөөр бүтээнэ л гэж. Тэгэхээр энэ дээр бүр гүнзгийрүүлээд ярихад Монгол хүний дээд тэнгэрийн язгуур гэдэг ойлголт байдаг л та. Илүү мөнх тэнгэр буюу одоо орчлонгийнхаа язгууртай бас холбогдоод яриа авчдаг. Тэгээ энэ чинь нөгөө хөхтөө мэргэн. Гоо марал, гурван марал те. Бүрт чон. Бас одон гэр байгаа. 8 шарга, алтан гац гэдэг юм. 5 одон гэрийн гэрээс ирж байгаа энерги ч юм уу ч гэж байна. За яг нэмэлтээр бол 7 өвгөн 7 бурхан гэж ярьдаг те. 8 шарга азраг марзаг. За тэр яг. Тэгвэл энэ 5 одон гэрээс Монгол хүнд нэг
тодорхой зүйлүүдийг өгдгөө гэж үздэг. Эсвэл монголчууд тэр 5 одон гэрийн язгуур энерги эрчим хүчийг дагдаг ч юм уу. За энэ одон гэрийн энерги эрчим хүчийг язгуурыг ярихаас өмнө зүгээр нийтлэг астрологийн хүн төрөлхтний ойлголтыг ярих юм бол жишээлбэл Спарт Афины юуны Грекийн эртний түүхт Спарт хот улс бол ангараг гаригийн энерги эрчим хүчийг шүтдэг байсан. Одны язгуур биш ангараг гаригийн шүтдэг байсан. За Ромчууд бархас бод гариг буюу агуу Юпитер мэрэгүү ухааныг шүтдэг байсан. Агуу Юпитерийг. За одоо бид нар нөгөө Трой гэл кинонод ярьдэн шүү дээ. Аполло гэд нарыг шүтдэг болсон. Одоо өнөөдөр бид нар Японыг мэднэ те. Нарны улс. Төрийн далбан дээр нар байж байгаа. Гэх мэдчлэн энэ аливаа нэгэн улс үндэстэн ястан чинь өөрөө өнөөдөр бид нар бас Туркийн далбан дээр мэдж байгаа сар байдаг те. Тэнгүүд аливаа нэгэн улс үндэстэн ястангууд, угсаатангууд бүгд өөрсдийнхөө угсаа гарвал домогзүүгээрээч тэр дандаа од гариг юм уу гариг иргэсний язгуурыг дагчихсан мэт. За бидний өвгдөөц бол нар сар дөл байдаг те. За дөл нь бол оддын бэлэгдэл, мөнх тэнгэрийн бэлэгдэл байдаг. Нар сараа дамжиж бид тэр нэг суудахтай. Тэгээ тэр мөнх тэнгэрийн бэлэгдлээс монголчуудын дээд тэнгэрийн язгуур гэдэг саяны 5 одон гэр байж байгаа. Гомарл, Бүртчон, Хөхтөө мэргэн, 8 шарга алтан гац. За энэ 5 одон гэрийн энерги эрчим хүч дэлхий дээр үе ирэхэд хяналтын үүрэг гүйцэтгэжсэн гэж үздэг гэсэн. Тэгэнгუთ дэлхий заяаснараа болгож. Заяаснараа гэдэг нь алт шороо хоёрыг салгаагүй эхэлдэг гэсэн юм. Алт шороо хоёрыг салгаагүй газар ихтлэгийн хэвлий ариун дагшнараа байгаа тохиолдолд энэ 5 одон гэрийн энерги эрчим хүч ирэхэд дэлхий амгалан тайван байна. Заяаснараа бол. Заяаснараа босвол за өнөөдрийн ороо бусгай цаг шиг алт шороо хоёрын салгаад тий Лондонгийн одоо бирж юу гэдэг тэр Лондон Сити доор хамгийн алтыг нь авчиад овоолчлаа. Америкийн тэр Вашингтон ДС дотор хамгийн доор Нью-Йоркийн биржийн доор хамгийн алтыг нь овоолчлаа тий Хонконгийн биржийн доор гэдэг ч юм. Ингээд алт шороог нь салгахаар дэлхий заяаснараа бос болчихж байгаа гэж үзэж байна. Энэ үед энэ 5 язгуурын одон гэр буюу дэлхийг одоо хянжидаг одон гэрүүдээс ирсэн энерги үе цацраад ирэхэд дэлхий заяаснараа босох юм бол тэнд юу болох вэ гэхээр үхэл, утаа, цус, хувьсгал, дайн, газар шилгээлт, уур амьсгалын өөрчлөлт энэ бүх өнөөдрийн нийгмийн сэтгэл зүйн болон оюун санааны хямралууд болтгоо гэж үздэг. Одоо надад ч яг бүгд болж штэ тий. Яг бүгд зэрэг. Тэгэхээр энэ олон одон гэрийн хяналтын гэрийн энергиудын эрчим хүч нь дэлхийг хянж идэг. Дэлхий чин өөрөө энэ хорвоо дэлхий дээр нарны аймаг дотор ганцаараа биш. Ядаж өөрийнхөө нарны аймаг дотроо нарныхаа соронзон шуурган дор тий ингээ хяналтанд нь байж идэг. Химэн дотор нь, ивэл дотор нь байж идэг. Түүнээс гадна галактикийнхаа олон одон гэрүүдийн ивэлд нь байж идэг. Тэр тусмаа энэ язгуурын 5 одон гэрийн монголчуудын дээд тэнгэрийн язгуур гэж нэрлэдэг байгаа энэ 5 гэрийг хяналтанд орж идэг. За ингээ хяналт болоход дэлхий заяаснараа биш бол асуудал үүсдэг байна. Энийг нүүдэлчид эртнээсээ одоо зүй тогтлын таньж мэдсэн байна. Тэгээд асуудал үүсээд ирэнгууд дэлхий бужигнаад ирэнгууд яадгүй гэхээр энэ 5 одон гэрийн энерги эрчим хүч цаанаасаа одоо дэлхийн нийт хүн амд нөлөөлөл үзүүлнэ. Тэр дундаа ялангуяа хөх толботой алтай ханга хянганы мангтай нар гэж юм л да. Хөх толботуудад илүү тэр энерги эрчим хүчийг нь илүү соргог мэдэрдэг үуч жам 9 нүүдлийн соёлоороо дамжуулаад бөө мөргөл тэ байгалийн харьцдаг нар сараа дээдэлдэг ёсороо шүтэнэрээ дамжаад тэнгууд тэд хүчээ аавна. Тэгээ засах үйл ажиллагаа хийдэг гэсэн. Тэнгууд хид хідэн дэлхийг засах үйл ажиллагааны дараа яах нь вэ? Монголчууд мундагтаа засаж байгаа байхгүй. Харин дэлхий дээр ийм ороо бусгаа зүйл болдог гингууд түүнийг энэ одон гэрүүдийнх нь энерги эрчим хүчинд бид боловсрч энд нь суралцах хэрэгтэй байна гэж засдаг байсан. За энэ харин монгол хүний дээд тэнгэрийн язгууртай монгол хүн гэдэгт бидний үгдээдс те сортон бихтэн юу гэж бичиж үлдээсэн байдаг вэ гэхээр чин шударга. Үнэн сэтгэлтэй, өдөртөн зохион байгуулах чадвар сайтай, цэвэр сэтгэлтэй гэдэг л ийм дөрвөн шалгуур байна. Монгол хүний дээд тэнгэрийн язгуур гэдэг нь бол чин шударга, үнэн сэтгэлтэй, цэвэр сэтгэлтэй, өдөртөн зохион байгуулах, тооцоолох чадвар сайтай нөгөө бөө гэж яриад байгаа. Оюун санааны хувьд ингээд энэ дөрвөн энерги одоо энэ 5 оддын язгуураас бид нэр монгол хүний дээд тэнгэрийн язгууртай гэж яриад байгаа хүмүүс нь бол ийм хүмүүс байна. Тэгэхээр эднэр засхан үйл хэрэгээ хийгээд явж байгаа тэр язгуурт нь аливаа боловсрцсан байна гэсэн. Тэгэхээр энэ хүмүүс чи яах вэ? Нийгмийнхаа нөхцөл байдлыг хараад
үнэс худалаагаар аргалж чадахгүй шүү дээ. Харин үннийг нь хараад яаж болох вэ? Яаж өдөртөн зохион байгуулах вэ? Яаж манлайлах вэ? Тэр бид нар энийг л Чингис майндсет гэдэг. Энд хүрдэг тэр хаан боловсролт хүрдэг аргачлал технологитой гэдгийг хэлээд байгаа юм л да. Тэр нь өөрт чинь байгаа юу? Арга технологийн хувьд бол одоо боловсруулад, сургалт болгоод тий. За хамтын хариуцлага буюу юм community болгоод явж байгаа ухаантай. За би одоо буцаага түрүүний нөгөө бүрчон гоо марал гэдэг хэсэг рүү ч орё л да. За яг хөө би яран дээр чинь жоохон хошгинч тий. Маа нэг одоо монголчууд ингээд нэг Есүсийн шишинтэй хүмүүс ингээд шоолжлээ. Таар ингээд тий ингээд Адам Эва гэд тий ингээд хоёр цус ойртолтын удмууд гэж шоолжлээ тэгсэн чинь манайх харин ч гайгүй танах бол зүгээр те чон буг хоёр нийлээ та нар өрөөд мэнэтэй гэж шоолсон байгаа байхгүй. Тэр өөрөө чи яран дээр сайн бүрчон гоо марал гэдэг юм одон гэрүүдийн тухай ярьлаа штэ. Дээр тэнгэрээс заяад ирсэн бүрчон гоо марал тэнгис далаа гатлан иржээ гэдэг дээр яг энэ буг чон хоёрын тухай яриад байгаа мó энэ одон гэрийн тухай яриад байгаа юм юу болоо явчихв те. Энэ дээр бол яг хуу нууц товчон дээр бол те хоёр хүн ирсэн мэтэр ойлголт байдаг. Гэтэл зарим их сурвалжууд болон юунууд дээр бол энэ бол одон гэр орчлон орвоо бол ийм дэлхий бол өөрөө энерги эрчим хүчний солилцолд оршдог. Өнөөдөр энийг физик бол нотолж байгаа. Ялангуяа гэрлийн энерги эрчим хүчний солилцолд ор. Нарнаас ирж байгаа соронзон энерги буцаагаад бид нар хариу илгээдэгтэй ингээд явж байгаа. Мөн зөвхөн нарны аймгийн харилцаан дотор биш нөгөө 33 хормост гэж яриад байдаг шүү дээ. 33 одон гэрийн хяналтанд дэлхий оршиж идэгөө гэж үздэг гэсэн. Тэр нарны шууд тусгалын 12 одон гэр гэж байгаа юм л да. Тэр нь болохоор нөгөө хонь үхэр ихэр гээд бид нар мэдэн те. Тэр нь бол нэг хавтгай дээр байгаа. Нар сар хоёртой нэг хавтгай дээр оршиж. Тэнгүү дээд доотлолт нь дахиад 21 одон гэр байдаг гэж үздэг. Тэр нь бол нар сарны шууд тусгалын бус дээд доор нь байдаг. Ийм 21 одон гэр. Тэгэхээр яг хуу Монгол хүний дээд тэнгэрийн язгуур гэдэг дээр бол би ер нь нэлээд судлаад үзэхэд түүхийн их сурвалжууд дээр нэг олигтой юм байдгүй. Тэгээ яг тодорхой амьдрал дээр буулгацсан шинжүүд байдгүй. Тэгэнгүүт харин энийг бас юунууд дээр янз бүрийн эрдэмтдийн юунууд дээрээс ингээд яахад бол нэлээд окей гарч ирж чадлаа юм л та. Төрөүний тэгэхээр хэлсэнчлэн дээр тэнгэрээс заяа турсан бүрчон гоо марал гэдэг жагаа чи одоо төрөүний сорхогтон бих хатны хэлсэн энэ дөрвөн зүйлийг бид нар бариад явчих юм бол дээр тэнгэрээс заяа турсан гэдэг яг ухамсарлаад явчих юм биш үү те. Төрөүний яг ямар дөрөв гэлээдэ те. Тэгийг явах юм бол би дээр одоо тэнгэртэй тоогдно, тэнгэртэй хаягдана гэдэг нь энэ дөрвөө алдчих юм бол би тэнгэртэй хаягдах нь шүү дээ мөн үү? Дээд тэнгэрийн язгуур буюу тэр хяналтын буюу хамгийн хүчтэй одон гэрүүд гэж ойлгож болно энийг энэ тавыг. Энэний дор 33 байх нь шүү дээ. Тэр бол зүгээр энгийн хүмүүсийн амьдралын хувьд. Энэ ороо дэлхий дээр те одоо уран бүтээлч хүн байж болно. Шүлэг яруу найрагч Монголд ч байна, Грект ч байна, Оросд ч байна шүү дээ. Хятадд ч байна. Энэ бол яг уу хаанч байдаг зүйл байх нь. Урлаг уран зохиол гэдэг талаас. Тэгэхээр бусад одон гэрүүд бол хүнд энэ соёл иргэншлийн хувьд энэ дэлхий дээр тэр бусад чадруудыг өгж идэг бол энэ хяналтын 5 одон гэр бол засахын чадруудыг өгч идэг л гэсэн. Тэгэхээр Монгол хүний дээд тэнгэрийн язгуураас алсарна гэдэг бол тэр аливаа зүйлийг ухамсарлаад үннийг нь барьж аваад чин сэтгэл хэрэгтэй шүү дээ. Цэвэр сэтгэл үннийг нь барьж аваад түүнийг амьдралын замнал болгоход өөрөөрөө үлгэрлээд тэгээд нийгэм зөвхөн өөрийгөө гэхгүй зөвхөн хажуу авиргаа гэхгүй нийгэм оюун санаагаа засах тэр замналыг л бид нар энэ язгуур одон гэрүүдээс барьж авдаг. Угаасаа өнөөдөр энэ цаг үед дэлхий хямарж байгаа дэлхий заяаснараа бус байгаа учраас энэ одон гэрүүд нь маш их хүчтэй ивэлээ өгч байгаа. Язгуурын одон гэрүүд. Тэгвэл энэ язгуурын одон гэрүүд байхгүй бол монголчуудад тэр хүч, тэр мэрэгэн ухаан ч юм уу байхгүй болчихно гэсэн үг үү? Хэрвээ тэр одод байдаггүйсэн болов төсөөллийн аргагүй байх л та. Тэгэхээр одоо өөрөө чи ярьж байгаа зүйл болохоор ер нь бол бидний одоо байлдан дагуулсан хүчрхэг байсан тэр зүйл бол энэ 5 одон гэрээс хамааралтай шууд л гэж хэлээд байна үү те. Бусад одон гэрүүдийн энерги эрчим хүч угаасаа хүнд төрөгтөн л те. Нөгөө астрологийн юу гэж байгаа штэ. Birth chart гэх те. Төрсөн өдрийн зурлаг гэдэг те. Тэрүүгээрээ угаасаа хүн болгоно. Дэлхийн хүн болгонд ирж байгаа. Тэгээ жам хэсгийг нь дагаад илүү амин чанар сүнсний хувьд дэвшээд ирэнгүүт тэр дээд язгуурын одон гэрүүдийг амин чанар те шинжүүдийг нь угаасаа Монгол хүн суулгаалгаа юм л да. Тэр эндээс нэг төгөлт байгаа. Бид нэр
цаанаас оногцсон хүмүүс биш ээ. Мгм. Ялангуяа монголчууд явд. Сорготон бигтэн хэлсэн байдаг л да. Монгол бол хөх толботой хамгийн хүчрхэг юм болсон. Тэрнээс биш тухайн цаг үед бол хөх толботой асар олон хөдөлчд байсан. Киргээ, зуугур, юу гэдэг, кедан, зөрчид Бүгд сайн болчихгүй байсан тийм. тийм. Ингээд бүгд супер биш ээ. Энэ дундаас яаж супер болж байгаа юм гэхээр тэр төрийн мөн чанарыг яаж монголчууд дэлхийд засаглалын мөн чанарыг олж байгаа юм гэхээр энэ өөрсдийнхөө боломжит нөөцөн дээр л тулгуурлаж байгаа. Тэгэхээр монгол хүний сэтгхүү бол яадаг вэ гэхээр гадаад хүний сэтгхүү гадныхан бол яадаг вэ гэхээр би мундагтаа их усрээ таниагүй. Нарнаас бид нар юу авч байгаа? Асар их энерги дулааныг авч байгаа тийм. Нар байхгүй л яах юм? Тариа, будаа, дэлхийн ургамал байхгүй. Тэрийг бид нар идэж чадах. Бүгд байхгүй. Бүгд байхгүй. Шууд энергийн үед бид нар тэндээс асар их одоо итгэлийг авч байгаа. Энэ зүгээр асар энгийн судалгаан дээр харагддаг л та. Нэгийг нь 7 хоног зойрон тонуулаад нэгийг нь 7 хоног нартай өрөөнд амьдруулад тахад зойрон тонсон хүний амьдрах итгэл, хөдөлгөөн бүх юм саарцсан байдаг. Нарны энерги хүн тийм хэрэгтэй. Сарны энерги бас түнтэй тутгааргүй хэрэгтэй байдаг, тий? Гэтэл энэ их үүсрүүдийг ойлгохгүйгээр би эрийн сайнд тэнгэр газрыг бараг гацалтуулж байгаа төрцөн. Тэгэл би идэх нь миний эрх. Нуурхайг ухах нь миний эрх. Одоо бусдыг одоо дээр тий чадчихвэл байх нь доромжлох нь миний эрх гэж үзээд байгаа байхгүй. Энэ ямар сэтгхүүгээс үүсэж байгаа юм гэхээр их үүсвэрийг таниагүй сэтгхүүс. Би байгаль ихтлийн үр шүү. Нар сарны одоо энерги эрчим хүчинд ор би оршиж байгаа шүү. Биднийг хянжидаг 5 дээд тэнгэр гэж байдгийн шүү. 33 хормос тэнгэрд ор бид нэг оршиж идэг шүү гэдэг. Тэр их үүсвэрүүдийг мэддэг. Ядаглаад ээж аавтайгаа харилцаа мó те гэдэг ч юм хамаатан сад бүгд л нэг одоо ураг усны хүмүүс байдаг. За бидний өвгд эдсийн хувьд аливаа зүйлийг их үүсвэртэй нь холбож ухаардаг үндэст. Монголчууд. Энийг юу хийдэг гэхээр нөгөө ухамсарын үннээр хийдэг. Сүнсний мэдрэмж мэдээлэлээр хийдэг. За нарнаас ийм энерги авсан юм. Сарнаас ингэж байгаа юм. Мөнх тэнгэр гэдэг ийм орчлон хорвоогийн энерги эрчим хүчний нэг нэгнтэйгээ харилцаж идэг гэрлийн систем байт юм. Эндээс бид нар ийм зүйлийг тусгаж авч байгаа. Байгаль ихтлхий сайхан үр шимээ өгж байгаа маань. Түүнд нь би малаа хариулж хөдөлмөрлөөд малынхаа цагаан буйныг хүртэл шүтэж байгаа тий. Өвөг дээдсийн алтан цагаан ясаар дамжаад би өвгдийнхөө тэр ур ухаан амьдралыг даван туулах хүчийг ясаар авцсан юм байна. Цусаараа ээжийнхаа, нагцынхаа айлыг авцсан юм байна. Айл зан тий сайн сайхныг. Нагцыг 80 хүртэл нал гэж. Ингээд их үүсвэрээ харцсан хүнд тэр бусдыг дорд үзэх, энэ хорвоодлыг хайрлахгүй байх, тэр буруу эго, тий хортой, хөнөөлтөй эго програмууд суухгүй байхгүй. Тэгэхээр энэ хорвоодлыг өнөөдөр шинжлэх ухаан ухаанаар дамжуулаад барууны ертөнц бол сайенсыг одоо шашин болтол нь хөгжүүлчихлээ. Тэгээ өөртөөгөө яагаад холбож ойлгохгүй байгаа юм бэ? Шинжлэх ухааны сэтгхүү болохоор яг нэг шүмжлэлтэй маш олон зүйлийг хүн төрөлхтөнд өгсөн боловч нэг шүмжлэлтэй тал нь юу гэдэг вэ гэхээр хүн нь мартагдчихдаг. Тухайн зүйлийг л судлаад байдаг. Холбож надтай яаж холбогдох юм бэ? Миний сүнстэй, миний оршихуйтай яаж холбогдох юм бэ гэдэг тэрхүү ойлголтуудаа сангиж ирж байгаа. Тэгэхээр дүгнэлт хэлэхэд барууныхан их үүсвэртэй нь их үүсвэрээ таньж мэдэж өөртөө буулгаж сэтгэхгүй байгаа учраас энэ хорвоодлын дээр одоо хамгийн хүчтэй байхыг ирмэлцдэг юм байна. Бусад соёл иргэншлүүд. Бидний өвгдөц их үүсвэрийг таньж мэдсэн учраас түүнийг хайрлах. Энэ л зүйл байхгүй, нарал байхгүй бол, сарал байхгүй бол, миний нутаг байхгүй бол, миний ижи ав байхгүй бол, миний өвгдөц байгааг бол гэдгийг ухаарч сэтгэдгээр ялгат. Асар том ялгаа. Асар том. Тэгэхээр эн чи бас л танин мэдсэний ар дээр ухамсарлал явж байна. Хүн чанар явж байна. Бид нар байгаль ихтлгийгээс асар их зүйлийг авч байгаа. Тэгэхээр их Монгол улсын үед бол хус сэндэн жодоо одоо харгана гэдэг ч юм уу те 5 зүйлийн мод байгаа газараа тааруулаад хүн ургуулдаг байсан байгаа юм л да. Яагаад ургуулдаг байсан бэ? Би насан туршдаа нэг 25 модны байгаль ихтлгийгээс тэрэг, ачаа, гэр, шинэ гэрээ ингээд хийчдэг байсан. Буцаагаад өгнө. Авсан зүйлийнхаа үн хүндийг буцааж өгөхгүй байгаа бол хүн мөн үү гэдэг асуулт гарч ирж байгаа. Эн чинь өөрөө энерги жам ёсны хууль те. Бид нар хулгай хийхээр хулгай хийсэн хүмүүс амьдрал яагаад өөдөлтгүй гэдгийг мэдэн штэ. Байгаль ихтлгийгээс хулгайлчид яаж өөдөлөх гэдэг вэ?
Хажуудгаа зовоочод яаж арах гэдэг юм гэдэг л асуудал ирж байгаа юм. Хүн байхын ухаан дээр маш энгийн. Тийм учраас бидний өвдөц ухамсараар үннийг нэрээд үнний замналыг замнаад тэрэнд харин ур чадвар хэрэгтэй тий. Амьдралдаа буулгаж өөрөө боловсроод тэгээд сайхан амьдрах, дэлгэр амьдрах. Тэр дундаа дэлхийн хүн төрөлхтөнд зөв амьдрах ухааныг заагаад өгчөө гэдэг ийм л сэтгэлтэй ард түмэн байсан юм л та. Зөв. Одоо ингээд бүр гоё задраад ирж байна л та. Одоо тэнгууд би нэг буцаагаад хойлоо бүр ингээ нэг анхны яриалгаа аваач л та тий. Заримдаа ингэж явахгүй ингээ баг бахад надад нэг манай одоо өгшөд өвөө эмээнэр ингээ хэлээд иддэг байсан байхгүй юу? Чи бусдыг хурж боллоо чи өөрийгөө хизээч хурж чадахгүй байхгүй гэх тий. Өөрийгөө хизээч чи хурж чадахгүй чи хурж байгаагаа өөрөө мэдж байгаа гэж байгаа байхгүй. Тэнгууд би энийг яваад ингээ амьдралын зурж далтаж оноод явсны ар дээр би ингээд нэг хоёрын хооронд юм дээр ингээл худлаа яриад хуумгаа зан гаргаалтай ингээд нэг тэгчингүүд дотроо би өөртөө ингээд нэг юм үн цэнэгүй өөртөө би өөрөө үн цэнэгүй хүн болж хувираад байгаагаа анзаарсан байхгүй. Эн чин би өөрийгөө үнэлэх үнэлэмжээ алддаг юм байна шүү дээ өөртөө. Эн чин ямар ч том аюултай юм байна шүү дээ гэдэг зүйлийг ойлгосон л доо. Тэгэхээр одоо заримдаа яг ингэ байж хате би нэг хуумгаа зангараал худлаа айлчгаар ингээл дотроос нэг юм ингээл тогсож байгаа байхгүй те. Хүү мөх гайх юм шиг чи. Энэ яг одоо ухамсар өөрөө чинь мөн үү те. Одоо та тэр үед ямар нэгэн байдлаар өөрийгөө хуурсан. Мэдрэмжийн таагүйсэн. Хүмүүс танаас нүрээ буруулсан ч юм уу эсвэл ямар нэг асуудал үүссэн байгаа те. Мэдхгүй бисэн мэдгүй. Тэнгүүд тэр мэдрэмж өвдөлт болвол асар их байгаад нь штэ. Эргэж сэргэж гарч иж. Дахиад би энэ замаар явах юм бол энэ өвдөлт маань амилттай шүү. Тэгэхээр энэ дээр лалын ертөнцийн нэг алдартай сэтгч Руми гэдэг хүн хэлсэн байдаг л та. Өвдөлт байгаа газраар гэрэл орж ирдэг гэж хэлсэн байдаг. Тэгэхээр мууч сайнч монголчууд юу гэж хэлдэг вэхээр суусан цэцнээс явсан тэнэгэн дээрээ гэж хэлдэг. Тэнэг хаашаа явах мэдхгүй. Гараад яв. Амьдралыг туул. Сүнсний туулал туршлага гэдэг зүйл чинь зүгээр хийж байгаа зүйлээр чинь дамжаал нэмэгдчихэл байгаа шүү дээ. Энийг хийж үзэхэр юм байт юм байна. Вау, гоё юм байна. Энэ надад хэрэггүй юм таалагдахгүй байна. Баярлалаа. Тэ? Яв. Тэр дундаа өвдөлтийг авна. Ухамсарл. Тэрүүгээр чи үнэн буюу гэрэл орж ирнэ. Гэж хэлсэн байна. Тэгэхээр суугаад юу ч хийхгүй одоо манай нөгөө төөгөө эдэр бас ирдэг штэ. Бос яв өглөө штэ чигээд. Үнэн штэ тэр залууг хэлж байгаа тий. Пан явах хэрэгтэй. За тэгээд бас нэг юм анзаарсан л та. Хүн нэг удаадаа худлаа яриад ч юм уу хулгай хийгээд те. Эсвэл нэг удаадаа буруу юм хийгээд тэр нэг өвдөлтийг амсаж байгаа. Дүнгуудаа дахиад тэр буруугаа хийхэд тэр өвдөлт багассан байгаа даа байхгүй. Тэгээд дахиад худлаа ярина штэ. Өвдөлтгүй болж эхэлж байгаа байхгүй анзаараад хахаар те. Тэгээ явсаар байгаад дотор нь ямар ч өвдөлтгүй болох үед тэр худал хуурмаг нь би өөрөө болж хувирдаг байгаа даа байхгүй. Анзаархаар те. Хуурсаар худалч хумсалсаар хулгайч гэдэг шүү дээ те. Тэгэхээр нөгөө өвдөлттэйгөө нүүр тулахгүй өвдөлтийг одоо нөгөө шунлын сэтлэр ч гэдэг юм уу те. Ингэж донтолтоор ч гэдэг юм уу нэг юмар ирж маслаад штэ. Нялаад аргацаагаад байна. Тэгэх тусам одоо юу гэдэг тэр өвдөлт нь тэр үйлдэл хийж байгаа учраас одоо ямар нэг үүлийн үр ирж байгаа. Тэр үүлийн үр нь тэр дотоод гэрэлчин үг нь ингээд дотроо төсөлтөл тэр өвдөлтийг үүсгээл чи болохгүй штэ гэж орилоод байгаа маа л та сүнсэн тий. Гэтэл тэрийгээ ингээд бүх хүчээр дарж чадчихна гэдэг бол одоо энэ хүн төрлөختний хамгийн одоо өөрийгөө хайрлахгүй байгаа, өөрийгөө харгасалж байгаа хамгийн том нүгэл хал гэж боддог шүү дээ. Тэгсэн чи одоо энэ дэрийг би бас нэг юм хараад байгаа байхгүй. Заримдаа муу зүйлийг, муухай зүйлийг, аимшигтай зүйлийг ард түмэнд нийт масс одоо сошиал орчноор ч юм уу те нэг удаа харуулхад ард түмэн бүр шок гэрж аимшигтайгаар хүлээж авна. Хоёр дахь харуулхад зүгээр л амар байна даа л гэнэ. Гурав дахь харуулхад за ер нь ингэдэгдээ жоохон сэртгэн. Дөрөвдүгээр харуулхад тэр энгийн зүйл болж хувирж эхэлж байна. Яваанда тэр амьдралын хэм маяг болоод хүмүүсийн оюун санаан дотор суугдчих жоох. Нөгөө ухамсарыг дотор нь өгчүүлээд байгаа хэлбэр энэ мөн болов гэж би хараад байна л да. Харин тэ энэ дээр бол ялцчуу тань хэлж байгаадаа санал нийлж байна. Тэ олон нийтэд амар ингээл хүчирхийллээ. Нөгөө тэрийгээ ингэж завхарлаа гэл ингээл. Одоо бол баг тэрийг сонирхдаг ч юмтан байхгүй болсон шүү дээ, тэ. Муу мухаа зүйл энгийн үзэгдэл болоод төрчлээ.
Тэгээ сайн ч талтай байх, муу ч талтай байх яг би эрэг талаас нь харахад бол тийм хэрэггүй юмд олон нийт цагаа баг зарцуулж байгаад бол баяртай байна. Сонирхолтой байгаа бол нийгмийн тренд шар мэдээ байгаа болчихлоо шүү дээ. Нөгөө талдаа энэнд дасцсан байна. Дасцсан байна гэдэг чинь хоёр хөлн биш юм аа гэхэд ядаж нэг хөлн тэр шалбаагтай бузар булаа дотор ингээд энерги эрчим хүчний хувьд те давтамжийн хувьд оршоод байгаа байхгүй. Тэр л хамгийн аюултай те. Тэгээд зүгээр миний ойлгож яаснаар хүн ингээд тэр амин чанар ухамсар гэдэг зүйлийг барьж авах тусам өвдөлт рүүгээ орох тусам тэрнтэйгээ нүүр тулах тусам өөр бусад зүйлд маш их мэдрэг болдог. Тэгээд тэрнийхээ нөгөө мөн чанарыг нь барьж аваад за одоо жишээ нь юу гэдэг хүчирхийлэлтэй хин нэгэнд хүчинжүүлжсэн бол хин нэгний хүчинтэн. Зүгээр зүйтгэл байгаа байхгүй энэ хорны те энерги эрчим хүчний хувьд. Тэгэхээр энд хүн төрөлхтөө өөр агууд байхаас л нэг нэгнийгээ хүчинтжил байсан байгаа байхгүй. Одоо эрэгтэй хүнийг жадалж алах те эсвэл эрэгтэй эмэгтэй хүнийг одоо бэлгийн байдлаар хүчирхийлэх ч гэдэг юм уу. Эсвэл хүч хэрэглэх. Ийм зүйл байна. Тэнгүүд энэ хүчирхийлэл хор гэдэг зүйлийн мөн чанарыг нь ойлгосон цагт л хүний үннийг нь барьж авсан цагт л тавигдчих байгаа байхгүй. Тэгэхээр энийг барьж авахын одоо эрэг үр дагавар нь юу юм гэхээр энийг бодох ядаргаатай л та. Гэхдээ эн чинь намайг дотроос ухамсар зулгаагаад байгаа тийм учраас энийг барьж авах хэрэгтэй. Эрэг үр дагавар нь юу байсан гэхээр бампан асуудлууд энэ тент болно тийм. Одоо юу гэдэг хүмүүс инглээ. Энэ хоруудлын дээр хор хүчирхийл гэдэг зүйл байдаг юма гэдгийг миний сүнс хүлээн зөвшөөрч чадчих واخ. Энэ сэтгэл. Хүлээн зөвшөөрч чадна гэдэг нь тэрийг байсаар ирсэн байна. Гэхдээ миний сонголт бол өөр. Баг байрлахын төлөө байна. Гэхдээ баг байрлахын тулд бид чинь улан боловсрч нэгнийг илүү хайрлах хэрэгтэй шүү дээ. Гэхдээ ядаж одоо юу гэдэг энийг хүлээн зөвшөөрч чадахгүй байсан урд өмнөх тэнгис яадаг байсан бэхээр энэнд реакцлдаг гэсэн баг. Амархан уурлал очоод погод чигээл те. Нэг эмэгтэй хүний нөмөр ичгт юм уу те нэг иймэрхүү асуудал үүсгдэг гэсэн баг. Тэгмээд хүлээн зөвшөөрчгөр энэ ороод хэд ийм байт юм байна. Яаж харин энтэй ухамсартайгаар эндээс болгоомжлох уу? Өөрийнхөө орон зайд ядаж оруулахгүй байх. Өөрийнхөө тарих оюун санаа те мэдрэмжинд энийг багс суулгах. Тэгээд нийтээр нь яаж зөв сайхан байх боломжтой юм болоо л гэдэг талаас нэрэ сонголтын дээр бодол явчихлаа юм л да. Зөв. За тэгэхээр хоёлоо төсөглөө юу те. Нийт арт түмийг хоёлоо бата гэдээ аваад үзчихээ те. Тэгээ өнөөдрийн бүх ярьсан зүйлсүүдээ одоо бацаад дүгнээд те. Батад хандаад та яг юу гэж хэлэх вэ? Одоо энэ бүх ярьсан ухамсар гэдэг талаасаа ярьсан зүйлсүүд. За ухамсар үнэн. Ухамсар үннийг нэрнэ. Үннээр амьдэрсэн бидний өгдөөдсөн зам бол Чингис майндсет. Тэр нэг юм оюуны програмчлал байна. Өөрийнхөө нөөц олцыг дайчилж чаддаг үнэн, чин үнэн те. Шудраг ёс. Өдөрдөн манлайлах чадвар. За тэгээд цэвэр сэтгэлээр аливаа зүйлийг бүхнийг цэвэр сэтгэл, цэвэр хөдөлмөрөөр бүхнийг болгоно гэдэг энэ дээд тэнгэрийн язгуураар те Монгол хүнд оногдсон одоо хувь тавилан юм да. Бас нэг талаасаа сайхан хөх толбороо дамжуул. Монгол хүний заяа их. Тийм Монгол хүний заяа байгаа. Энэ сайхан давуу энерги эрчим хүчээ харин бүр илүү давуу болгоход бидэрт энэ Чингис майндсет гэдэг энэ модель аргачлал байгаад. Энэ бол ерөөсөө Чингис хаан болсон л аргачлал гэхгүй. Тэгэхээр энэ ухамсарын гэдэг үнний замаар замнах замналыг л бид нар илүү олуулаа, илүү нэгт хамтарч явах юм бол энэ зүгээр Монгол бол хөгжих эсвэл одоо дэлхийн дэвжээнд гарах одоо залуучууд нь бол алаал хэллээ шүү дээ. Энэ бол цаг хугацааны асуудал. Хоёрдугаар төр улсын хямрал, улс төрийн хямрал энэ зүйлсийг бол бид нэр одоо байгаа ухамсараараа чадахгүй. Одоо өөрийнхөө хийсэн алдаагаа бусд руу буруугаа чигчиж юун улс орны асуудалд хошууд дүрхтэй. Зүгээр common bro зүгээр өөртөө анхаарал тавьчих тий. Өөртөө нүүр тулчих. Харин өөртөө нүүр тулж чадж байгаанууд нь дараагийн төвшөндөө энийг яаж илүү тэр нэг алмазыг хүртэл зүлгэх хэрэгтэй. Тэр сайхан ухамсартай шунал гэхээсээ илүү те хүсэл сэтгэлээрээ бадарж байгаа тэр сайхан залуунаас хүч чадал, оюун ухаан эрдэм чадлаа одоо зөв модельор бүр илүү гоё болох хэрэгтэй л гэж хэлье. За баярлалаа. За өнөөдөр ярилцлага өндөрлөө баярлалаа.